Бацааны үзэгч сонсогчдоо та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Politics Talks podcast-ийн ээлжид дугаар инхүү эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор Непко хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал Буянбаатар оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэн ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Үзэгч сонсогчдоо бас өнөөдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр юуны өмнө миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа, хүрсэнд баярлалаа. Ном ярих гэж байгаад баяртай. Юуны өмнөөс би таныг өмнөх намтрын бас уншиж ирсэн л та. Өмнөх Орсын ярилцлагуудыг бас ерөнхийд нь уншаад харж байхад үндсэн мэргэжил нь уул уурхай өрөмдлөгийн инженер те. Тэгсэн чинь хийдэг ажил нь надад намтай холбоотой ажил хийгээд яа та. Тэгэхээр юуны өмнө ингээд инженер хүн яагаад намын салбар руу яваад орчоо гэдгээс яриагаа эхлэе. За яг зүгээр ер нь сонирхлоороо гэхэд шууд хэлэхэд болно л доо. Ном хэвлэл ер нь жоохон ойр гэдэг юм уу. Тэр утгаараа бага наснаасаа тэгж өнгөрсөн. Тэгээд бидний үед нөгөө хэвлэл мэдээлэл, сонин, телевиз гэдэг зүйл чинь жоохон хязгаарлагдал байсан юм. За яг тэр дундаа мэдээ гэдэг ч гэсэн бас нэг орон нутгад бол тог гэдэг зүйл хязгаарлагддаг. За түүний одоо хамгийн ойрхон юу бол биднэрт ойрхон уншдаг зүйл бол сонил байсан л да. Одоо жишээлбэл 2000 оноос хойш бол хэвлэл мэдээлэл маш их сонин хэвлэлүүд их өргөн гарч ирсэн цаг үе шүү дээ. Тэр үед яг өдрийн сонин гэдэг чинь одооны нийгмийнхээр бол аюу тийм юу бичтгэл ерөм дотлогоотой өргөн салбараар бичдэг тийм ном байсан, сонин байсан л да. Тэр сонин дээр бол одоо одооны бидний сайн мэдэх бабар зөндтөө гэдэг жаргал сайхан гэдэг юм уу те. Нийгмийн бас одоо сэхэтнүүд бас гоё нийтлэл энэ бичдэг байсан. Тэр утгаараа л тийм хүмүүстэй яг ойрхон ажиллах боломж надад сүүлд 13 14 онд одоо тохиолдсон л да. Тэгээд ягаад ч юм тэр үед нэг тийм ойрхон санагддаг байсан. Уншиж ирсэн болохоор уншиж ирсэн тий. Тэр үедээ бас одоо Монгол цайгийн гэрэл хийж ирсэн л хүмүүс шүү дээ. Одоо бол одоо Facebook, сошиалыг үлдсэн маш олон инфлюенсерүүд юу болсон юм шүү дээ. Бидний үед бол тэр хүмүүс бол өвчтөн бичрэгч нар байлаа шүү дээ. Тэгээд орчин цагийн инфлюенсер маягийн байдаг тий. Тэгэл орцсон шүү дээ. Өмнө би геологийн салбарт өрөмдлөгийн инженер хийдэг байсан. 5 жил мэргэжлэрээ ажилласан. Яг уул уурхай салбарт өрөмдлөг гэдэг бол маш хүнд мэргэжил байдаг шүү дээ. Хайгуулын өрөмдлөг тэгэхээр дундаа бүр хүнд мэргэжил. Яг бидний одоо уул уурхай гэж яриад байгаа ашигт малтамлын нөөцийг тодорхойлох газрын хүнээс чухал дээжийг нь тогтоодог, авдаг тийм хүнд мэргэжилтэй. Тэгээд процесс, ажлын процесс нь бас их одоо удаа үргэлжилдэг. Нэг өрөмдлөгийн процесс эхлэх юм бол бас тэр зогсох боломжгүй. Яг цаанаг дуустал. Яг ингээл мэргэжлийн хүнд хэцүү бол байна. Тэгээд энэ салбараас тэгээд номын салбарт яг сонирхлынхаа дагуу орж ирээд 10 гаруй жил ажиллаж байна. Stoicism гэж зүйл нэг ном гарсан байсан. Тэгэхээр тэр stoic philosophy-ийн талаар дэлгэрэнгүй тайлбарсан. Тэгсээр бас ингээд айхтар дэлгэрэнгүй юм уу гэхээр юм маш хураангуй хэрнээ ерөнхий ойлголтыг багтаацсан ном байна те. Тэгэхээр та stoic philosophy-г яагаад сонирхох болов? Ер нь stoic philosophy юуны талаар зааж сургадаг юм бэ? Яг бид нар уншигч нар бол үзэгчч гэсэн сайн мэдчихэж байгаа л та. Философийн номнууд сонирхдаг хүмүүсээс биш шүү дээ. Компанийн хувьд бол таны мэдхүйн чиглэлийн, улс төрийн нийгмийн чиглэлийн, хуугийн хөгжлийн чиглэлийн номнууд олон гаргадаг л та. Яг би сүүлийн үед нэг стоик гэдэг аюугаас ингээд сонирхдаг болоод байгаа юм. Монголчууд ч гэсэн одоо их ярьдаг болсон байна. Энэ философийн урсгал нь бол манай өмнөх 3 дугаар зуун, бараг 4 дугаар зуун 350 онд манай өмнөх те 50 онд үүсэж исэн юм одоо сургаал философи юм байл л дээ. Зэнон гэж үндэслэгчтэй. Тэгээд энэ бол яг тухайн үед бол арай тийм том стоик гэдэг нэрээр одоо хүний нөгөө байгаль орчинтойгоо дэлхийн ертөнцтэйгоо хэрхэн харилцаж шүтэлцэж одоо амьдрах уу түн дундаа өөрийнхөө оюун бодлыг хэрхэн зөв өдөртөн чиглүүлэх үү гэдэг юм өргөн байсан юм билээ. Тэгээд одоо орчин үед бол одоо мини стоик гэдэг яг хүний чиглэл одоо ёс зүйн чиглэл рүү давмгайлцсан маш сонирхолтой. Илүү индивидуалны шинжтэй гэсэн үг. За. Би бол хүний хөгжлийн одоо хэмжүүр бол ёс зүйн хөгжил гэж ойлгодог байхгүй. Бид нар одоо яг энтэй ижилхэн энэ философтор ч гэсэн хүнийг яг нэг өөрийгөө хөгжүүлэх гурван л дээр шалгуур дээр тулгаарладаг. Нэгэн оюунлаг чанар, нөгөөх нь одоо өвөлдөл,
гурав дахь нь бол хүсэл зориг гэдэг. Аа. Энэ гурван одоо хүний оюун бодлын одоо үнцгийн хэмжүүрээр хүний хөгжлийн юг тодорхойлогддог гэдэг юм тийм л л дээ. Тэгэхээр оюунлаг гэдэг дээр нь юу ах вэ гэхээр бид нар оюун бодлоо зөв удирдах гэсэн үг тийм. Хүсэл гэдэг дээр бол харах үнц гэж байгаа тийм. Биш юу үйлдэл гэдэг дээр уучлаарай. Хүн оюун бодолтой болно, тэргээ зөв удирдан чиглүүлнэ. Дараа харах үнцийг яаж өөрчлөгдөх вэ? Түүний дараа юу руу зорих вэ гэдэг хүсэл зориг руу тийм. Хүсэл зориг нь үйлдэлийг илэрхийлж байгаа. Ийм л философи юм байна. Яг энэ философиг нөгөө саяны миний хэлчихсэн сүүлийн жилүүд одоо орчин үед бол мини сток гэдэг нэрээр яах юм. Хов хүний одоо логик философи руу илүү хөгжсөн. Тэгээ энийг сонирхогч одоо дэлхийн нийтэд бас олон уншигч руу бий болсон. За үүнийг орчин үед яах нь орчин үеижүүлж дэлгэрүүлэхэд бол одоо Роми эзэн Марк Аврели гэдэг. Одоо манайх нь бол киногоор нь сайн мэддэг. Гладиатор гэдэг гайхалтай кино гэж тэрний ихний яг эхлэл хэсгээр нь гардгийг. Тэр хүний одоо яг энэ стойкоор одоо өөрөө бясалгаж бичдэг өдрийн тэмдэглэл нь орчин үеийн одоо энэ мини стойк гэж яриад байгаа одоо уншигчдын одоо үндсэн их сурвалж нь болж үлдсэн юм лээ. Тэгээ тэрний Хайс Григори гэж зөвхөлж бичсэн meditation хөлбөрийг нь илүү дэлхийд төгсөн. Тэрийг нь одоо манай компани орчуулж гаргаж байгаа. Тэгээд түүнээс өмнө яг нь стойкийн нэг анхан шатны одоо very short introduction гэдэг Оксфорд их сургуулийн одоо бүхэл сэдвээр гаргадаг нэг тийм жижигхэн цуврал байдаг. Тэр цувралын стоицизм гэдэг цувралын бас гаргасан. Түүнийг уншсан хүн бол маш төвчхан ерхий ойлголтыг авчихна. Ер нь бол яг хамгийн энгийнээртэй нэг айдастайгаа зоригтойгоор нүүр тулах нэг тэр мөн чанарыг бас стоик философи суулгаад ах шиг байгаа. Гэтэл зарим хүмүүс стоикийг юутай андуурдаг вэ гэхээр философийн пессимист үзэлтэй бас нэг талтай маш их андуураад байна л та. Тэгэхээр бусад философийн урсгал хандлагуудаас стоик өөрөө яг юугаар ялгарч байгаа юм бэ? Яг өөрийгөө удирдан чиглүүлэх. Яг одоо орчин үед бол бүр тэр чухал байна л та. Ер нь бол яг үндсэн чиг одоо гол санаа нь бол өөрөөс хамаарах зүйлээ маш сайн хий. Өрөөлөөс одоо хамаарах те ямар нэгэн гадны нөлөөлөл солих зүйлдээ оюун бодлоо яг зөв удирдан чиглүүлэх арга барилтал сурах баггүй. Стор бол одоо нэг сургаал философи гэхээр нэг заалгаад л те нэг шашин шүтлгийн ч гэдэг юм уу тийм хөвгдөг мөрөөсөө биш л те. Одоо сүүлийн үед хүмүүс бол яг нэг стойкер бүр хичээл гэдэг. Одоо бясалгалтай бас нэг талаараа ойролцоогоор андуураад байна. Бясалгал гэж болно. Бодлын тасгалж гэж болно тийм. Тэгэхээр энэ рүү чиглэлсэн болцсон. Яа одоо яг орчин үеийн залуучууд стойк сонирхчид бол бид нэр стойкер хичээлж байгаа гэдэг. Манай одоо ганц нэг баяр цогтар марга бол шүтэн мишрэгч олон хүмүүс байдаг юм байлээ. Илүү сүүлийн үед яриад байгаа. Тэгээ яг нөгөө яг нийгэм дэлгэрэнгүй сайн төгөөгүй ч гэсэн сонирхдаг хүмүүс их болцсон. Энэ чиглэлийн номнууд ч гэсэн ойруудаас нэг хийдэг гараад байна. Тэр магадгүй тэр чинь нэг хувь хүний өөрөө өөртөө ажиллах, тэгээ өөрөө өөрийгөө тасгалжуулах чиглэл бас нэг нөлөөтэй учраас тэрүүгээр хичээллэх гэдэг юм уу тэгж нэрлээд байгаа л ч тий. Тухайн философиор бол сонирч байгаа хүмүүс яг бид нар ингэж хичээл йогоор хичээлдэг шүү дээ тий. Йогоор хичээлдэг, ямар нэгэн спортоор хичээлдэг тий. Ижлэх нэг тийм спортын төлөвлөгөөд ойлгож бол оюуны спортын төлөвлөгөөд ойлгоцсон ч баг болох үз. Тийм гоё бол да. Ялангуяа одоо энэ нийгмийн амьдралтай холбоотой төвчрэл, стресс за тэгээд янз ус нийгмийн шийдвэрүүд, хувь хүний үзэл баримтлал, хувь хүний харилцааны зөрчил мөрчил дээр одоо хүн өөрийнхөө оюун бодлыг яаж гоё өдөртөн чиглүүлж гарах уу гэдэг л асуудал байхгүй тий. Нэг шийдвэрийн төлөө нэлээ стресстэй л янз юм болчоод дараа нь эрүүл мэндийн асуудалтай болох гэдэг юм. Яг тухайн үед бас яг тэр дэвчиг гэдэг янз юм байдаг л та тий. Яалтчгүй ингээ цаг нартаа уралдаал яарад яваад байгаа чинь би нэг стойк шүү дээ гэл зам дээр нэг 20 км цагт яваад байж болохгүй л тэрнтэй ичлэгээ нөхцөл байдалтай бол тий нөхцөл байдалтай мэдээж үр дүн болж яхан алстаа өөрт нь хэрэгтэй байх хэвээр тий. Тийм л одоо нэг
сэтгэл зүйн дасгал юм уу да. Ер нь бол politic talks гэдэг улс төрийн сэдвүүдийг ерөөдөө бүх төрлийн сэдвтэй холбож одоо ууж явдаг ийм төрлийн подкаст байгаа. Тэр би зүгээр нийгмийг сонирхоод асуухад stoic philosophy дээр одоо ингээд хүн өөрөө дасгалжуулах айцтайгаа зоригтойгоор нүүр тулах за цаашлаад нийгмийн асуудал тэрхэн биеэ авч явах тал дээр ингээд хүнийг индивидуал талаас нь ингээд хөгжүүлээд байна шүү дээ тийм. Эсвэл одоо чадахжуулагч гэж нэрлэх юм уу. Тэгвэл одоо улс төрт stoic philosophy өөрөө шингэсэн байх боломжтой юу? Зүгээр та өөрөө stoic philosophy судлаачийн хувьд ингээд бодохоор аль зэг дээр очиж огтлцож байгаа вэ? За яг үдээ улс төрлөө холбох яс вэ. Гэхдээ ер нь бол улс төр чинь өөрөө л хүн шүү дээ. Хүний харилцаа. Хүний тухай л асуудал шүү дээ тий. Үзэл баримтлал нэг одоо мэдээж хүн ч гэсэн нэг санаа нэгтэй хүмүүстэйгээ амьдардаг, хань гэр болдог тий. Мэдээж дахиад хаврагч хөрөө найз нөхдүүд болдог. Хүсэл зорилго нэгтэй үзэл баримтлал нэгтэй. За ингээд томроод ирэхээр л төрийн нэг байгууллагын одоо институт хэмжээнд ном гэдэг юм одоо үзэл баримтлал дээр тулгуурлаж байгаа шүү дээ. Тэгэхээр хүний хөгжил бид өмнө хэлсэнчлэн тий. Ёс зүйдээр тулгуурладаг гэдэг утгаараа бидний одоо нийгмийн төлөөлөл болж байгаа ялангуяа өдөртөн манлаа чиглүүлж байгаа хүмүүс бол ёс зүйн өндөр хариуцлагатай байх ёстой гэж боддог л доо. Тэр утгаараа мэдээж одоо би хүн учраас энэ чиглэлд одоо ажиллаж байгаа хүмүүст бол илүү тийм хэрэгтэй юм болов уу гэдэг үднээс нь би бодоод байна л да. Тэгэхээр яг энэ ус төртэй бүр ингэж холбож ярих юм бол бидний одоо ардчилсан юм гэдэг ардчлал гэдэг чинь грекээс үүсэлтэй гэдэг бид нар түүхийн хичээл дээрээс алхдаг шүү дээ. Тэгээд грек ромд бол ингэ ардчлалыг одоо үндэслэгч түүнийг дэмждэг удирдагч нар одоо жишээлбэл хамгийн сүүлд Марк Аврелийг хаана тухайн үед одоо шууд ардчлал биш төлөөллийн ардчлалыг дэмждэг одоо сенатуудаа дэмждэг. Ер нь бол ард иргэдийн одоо удирдан чиглүүлэх хүмүүс бол төлөөлөл байж хэвээр олон хүний төлөөлөл байх хэвээр хин нэг хаанаар удирдуулдаг биш. Хаан засаглал биш. Ийм байх хэвээр гэдэг тийм одоо өөрийн одоо хүсэл дээрээ толгойгуулж яг тэр номыг ингэж бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр яг анх үүснээс тэр 1-р зууны одоо 2-р зуун л да 1180 он хүртэлх биш ээ 180 он хүртэлх Марк Аврелигийн 19 жил засаглаж явах хугацаанд тэр хоёрын хооронд тээжирсэн хөгжиж ирсэн хүмүүс бол одоо бидний сайн мэдэх нөгөө Синека гэдэг философч те Эпиктет хоёр нь байлээ л дээ. Тэгэхээр яг тэдний гар бичмэл гэдэг юм уурсах одоо бич баримталж ийсэн гэсэн үг байдгүй. Яг энэ утгаараа ус төрд бол яг бидний төлөөлөл болж явж байгаа шийдвэр гаргагч хүнд бол энэ стоикийн бол заавал одоо сэтгэл зүйн те ямар нэгэн дайрал хүнд янз янзын тохиолдож шүү дээ. Тэр нь л өөрийгөө гоё оюун бодлоо бусдад алдахгүй зөв шийдвэр гаргахад бол айгүй чухал нэг тийм бол. Дээрээс нь ёс зүйтэй байх талаар. Ер нь ёс зүй маш чухал. Одоо яг энэ дээр чинь нэгэ бичсэн байдаг юм аа гэвэл за Платоны сургаал гэдэг баха. Ер нь бол гүн ухаанд нь төрийг барих эсвэл төрийн хүмүүс гүн ухаантан болох хүртэл усны юм аз жаргалтай байхгүй гэдэг тийм. Яг гүн ухаантан гэхээр бид нэр айхтар том ойлгох хэцүү л дээ. Ер нь бол ёс зүйн хэмжээ. Тэр үднээс л ийм төлөөлөл ямар нэгэн байгууллага хамт олныг төлөөлж байгаа, нийгмийг төлөөлж байгаа юм бол өөрөөрөө дасгалжуулах хэрэгтэй л тийм юм байна тий. Нэг талаасаа хувийн хөгжил. Энэ тэр Марк Аврелигийн номдож гэсэн байдгийг ер нь бол ус төрч хүний нийгмийн төлөөлөл болох ч юм бол ёс зүйн өндөр одоо хариуцлагатай хариуцлагатай байх ёстой л гэдэг. Би яг өмнө дахиад хэлье тий. Ер нь бол хувийн хөгжил яг ёс зүйн хэмжүүрээр тогтдог гэдэг бол үнэхээр одоо таны хувьд шинэ стоик философиос ямар зарчмын өөрийнхөө одоо өдөр тутмын амьдралд тэр ажил хэргийнхаа ингээд арга барилд нэвтрүүлж ашигладаг вэ? Тэр надад их сонирн байна. Яагаад гэвэл одоо ингээд стоикийг ирэхэд нь амьдралын жанжин шугам болгоод явж байгаа хүний жишээ нь хөвшил өөрөө ямар байдлаар тогтсон байдгийг сонирхолтой юм л та. Яг нэг яг номны их сурвалж дээр бол айгүй гоё ишлүүд байдгийг. Яг та нар ч гэсэн одоо тэр утгаараа яг ширээний ном гэж хэлж байлгаж болох үз. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн урсгалыг дэмжих юм уу эсвэл одоо нэг ийзэн бизнесүүдийнх юм бол байхгүй л тийм. Тэрнээс авсан санаагаа өдөр тутмын амьдралдаа гоё яаж зөв удирдах явах вэ гэдэг л заримдаа яг байнга удирдах чадахгүй л тийм
үйлдэлээ Тэр гаргацсан нэг байдаг тийм шүү дээ. ямарваа нэгэн зохиолоос ч юм уу урсгалаас ч юм уу тийм ингээд өөртөө авчдаг нэг тийм нандин мөн чанар өгдөг штэ. Таны хувьд одоо стоицизмаас юу болж авсан бэ? Би яг тэр ишлэлүүдээр амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг юм. Одоо жишээлбэл ингээд гараас нэг юмд яарах те. Эсвэл нэг зам дээр нэг янз янзын яг замын хөдөлгөөний нэг өсөл гарцсан байх үед ч юм уу юмд хуралдаж явж явах ч юм уу эсвэл өөрөө стресстэй очиход гэр бүлтэй амар гоё зөв харилцаа бий болох уу гэдэг дээр юм чинь бол яг оюун бодлоо өдрөдөж хэлж байгаа байхгүй. Энд дээр бол яг энэ стоик яг цэвэр дүрмүүд үйлчлэлтэй. Яг тэрийг яг өөрийнхөө амьдрал дээр утсан дээрээ ингээд хараад өдөр тутмын амьдралдаа хэрэгтэй болтгий. Тэр нь маш гоё санагддаг. Ер нь номноос чинь өөртөө тандарч гисэн гэдэг чинь нэг гоё лекцэнд суугаад гоё хүнээс үг сонсоход тэр өдрөө нэг гоё яадаг шүү дээ. Тэрнтэй ижилхэн ном уншиж ерөөсөл тэр идэг байхгүй. Гоё номноос нэг санаа төрөх. Эсвэл гоё номноос нэг гоё ишлэл уншицсан. Эсвэл тэр номноос яг нэг өөрийн чинь шин чанарыг тодорхойлцсон нэг гоё. Чи бол одоо ийм хүнийг зөрөгтэй хүн гэнэ гэдэг ч юм уу. Эсвэл ийм хүнийг төлөвшөлтэй хүн гэнэ гэдэг. Тийм зүйл авчих юм бол яг л нэг гоё лекцэнд зууцсан шиг өдөржин гоё байдаг байхгүй. Тэгэхээр номын ач холбогдол бол яг л тийм л байдаг л та. Энэ утгаараа би яг энэ номыг бас олон хүмүүст хүрээсээ олон хүмүүс яг ингэж энэ ойлголтыг авч өөрийгөө бас бодол сэтгэл оюун бодолтой зөв өдөртөхөд аль гоё дадлаг болоосоо гэдэг үгнээс л. Чин та одоо ингээд Монголын тэргүүлэх хэвлэлийн газрын гүйцэтгэх удирдлага хийгээд явж штэ тий. Одоо тэрний ажлын ачаалал гэж бол маш өндөр ахалтай дээрс нэм шахуу хуваартай явж байгаа тохиолдолд ажил хэргийн тал дээр чинь стоик философийн ч юм уу за бүр стоикосоо болиг гэхэд баримталдаг нэг тийм суур зарчим үнэт зүйл тань ер нь юу байдаг вэ? Ажил хэргийн тал дээр баримталдаг. Яг ер нь зохион байгуулалттай. Хүн өөрийнхөө ажлыг манайх яг нэг төлөвлөгөө зорилго хоёрыг бас жаахан нэг андуурчих гаддаг тал байдаг шүү дээ. Би бол тэгж харддаг зүгээр юм биш бодож байсан. Энэ 7 хоногт тийм юм хийн, тийм өдөр тийм энэ бол төлөвлөгөө л дээ. Зорилго бол тустай ойлголт. Хүсэл дээр хамгаалсан байдаг юм. Хүн ингээд би нэг тим болох юмсан, нэг тим хийх юмсан. Ядаж нэг тим одоо хүн шиг болох юмсан гэдэг юм. Эсвэл би ийм бизнес эхлүүлэн гэж байгаа бол тэр бол хүсэл байхгүй. Үнийг хүсэл байгаа тул тэр зорилго биелдэг. Тэгэхээр тэр зорилгод хүрэхэд бол хүн өөрөө гоё төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Мэдээж ажил болгон өдөр болгон ажил хийх байгаа шүү дээ. Хүн болгонд байна. Гараал ажил шүү дээ. Өдөрт хүн 2000 шийд бодол 2000 шийдвэр гаргадаг гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр 2000 шийдвэрийг чи одоо бүгднийг нэг бодож чадахгүй тий. Одоо би тань руу харж юм ярина гэдэг чинь шийдвэр шүү дээ. Тэгэхээр зөв төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Зөв төлөвлөгөө нь өөрөө зөв менежменттэй байвал ямар ч ажил дээр бас нэг өөрийгөө зоохгүйгээр яваад болно л доо. Би бол тэргээр барьдаг. Намайг хүмүүс амин чи ямар завтай юм бэ гэдэг. Өөртөө илүү өөртөө анхаарах хэрэгтэй л доо. Зорилготой бай гэдэг нэг том зорилго. Би одоо нэг жишээлбэл тий одоо би нэг олимпиад авах болно гэж том зорилго тавьж болохгүй ч тий. Чи хүний нэг өөрийн бизнес атлетик чанар манар гэдэг нэг тодорхойлт утгаар. Хүсэлтэй хүн бол тэр зорилгынхаа цаана заавал хүрдэг л дээ. Зорилго гээд наадталт нь ийм шатаар яваад энэ дээр очихыг нэг цэгт хүрхийг яриад байна тий. Зорилготойгоо яг тэр системээр нь явахгүй хичээгддэг байхгүй. Яг тэргээр нь зориод. Гэтэл чи наан ноч бүдэрч унаал би чадахгүй юм буцаж ухраал гэдэг. Хүсэлтэй хүн бол тархины систем тэгж ажилтдаг байхгүй. Илүү сонирхолтой учраас тойрог замаар явж болно, буцаж ярьж болно. Арга барилаа өөрчлөлт. Наан байгаа голдыг гүүр тавих гэж үзсэн. Айгүй төвчүүлээд байдаг. Тэр утгаараа хүний хүсэл гэдэг зүйл чинь хүнийг илүү хөтлж явж чаддаг л та. Тэр хүсэл дотроо хамгийн гол нь дахиад цааны яриад байгаа ёс зүгөө баримтлан явж бол тэгэл та. Оюухантай супер болно шүү дээ. Таны ярианд ингээд ёс зүй гэдэг үг бол маш олон татамжтай дурддагдчихэж штэ. Одоо магадгүй хүний өөрийнхөө хамгийн дээд юм чанар нь ёс зүйтэй байхад оршно ч гэдэг. Та ёс зүйтэй хүн мөн үү? Одоо тийм байхыг хичээдэг штэ. Тэгээ яг зүгээр хүмүүс одоо ёс зүйтэй гээл одоо би тийм хийхгүй гэдэг таач биш л те. Энэ өгөөж нь хүнд өгж байгаа өгөөж нь юу миний төлөө явж байгаа тэр гаргаж байгаа шийдвэр нь ямар юутай гэдэг бодтгол хүн байх хэрэгтэй л та манай чинь. Нэг сайхан олонтой хүн гэж ярьдаг шүү дээ. Би бол олонтой хүн байдаггүй гэж боддог шүү дээ.
Аха. Эсвэл маш зэлтэй хүн л байдаг байна. Хүн болгоны бодол сэтгэл ижлэх юм биш шүү дээ, тий. Зүгээр менежменттэй хүн гэж бол байна. Яг олонтой хүн гэж бол байхгүй л гэж. Та өөрөө ёс зүйтэй хүмүүн одоо хэрэг өөрөө ингээ үнэлж дүгнвэл ёс зүйтэй л гэж бодно шүү дээ. Гэтэ мэдээж магадгүй энэ нөгөө нэг хүн хүний ямар хэмжүүрээр түүнийг тодорхойлохоос шалтгаалж болох юм л та. Тийм. Тэр нь бол яг тэр өөрийнх нь баримтлагдаг зарчим, хүний хандлага, яриа тий үр дүнгээс нь л мэдэгддэг шүү дээ. Ялангуяа олонний төлөө шийдвэр гаргаж, олонний төлөө ажил хийж байгаа. Эсвэл одоо нэг баг хамт олонний төлөө шийдвэр гаргаж байгаа багийн тамирчин ч хүртэл зүйтэй л хэрэгтэй шүү дээ, тий. Тэр дундаа одоо сүүлийн үед бол инфлюенсерүүд гэж яриад байгаа тий. Чамны яс зүйдэр бүх юм тодорхойлогдож байгаа шүү дээ. Дараа нь яг яах вэ гэдэг л асуудал шүү дээ. Энэ ямар өгөөжтэй гэдэг. Тэгээ бүр цаашаа явах юм бол ингээл сошиал контент, ментент гэх шүүмжлэх юмуд бол зөндөл байдаг л. Өгөөж хард хүн ямар ч уран бүтээл, ямар ч одоо тэмцээн авралтай энэ ямар өгөөжтэй юм бэ те. Та бүхэн нэвтрүүлэгч гэсэн одоо яг ямар өгөөжтэй юм бэ гэдгээ харах хэрэгтэй л да. Acts of Vengeance гэх нэг юм юуны кино Антони Бандерасийн тоглосон гоё кино. Тэр кинон дээр яг тэр үйл явдал дээр нь энэ номны одоо санамсаргүй гэдэг номын дэлгүүрт одоо амьдрал нь бас тийм ингээд болохоо одоо гондоо норж унжсэн нэг өмгөөлөгч тэр санамсаргүй номын дэлгүүрт ороод тэр номон дээр ингээд осолдох үед тэр номон дээр гараад тийм тэрнээс тэр номоо уншиж үзээд тэр одоо амьдралын стойкуудыг өөрөө хэрэгжүүлээд амжилтанд хүрсэн тийм гоё кино байдаг байхгүй. Тэр одоо үзсэн киног үзсэн хүн бол яг одоо стойкийн энэ чиглэлийг ойлгоно. Дараагийнх нь бол тэр Гладиатор гэх кино байдаг. Марк Аврели хааны тоглосон. Бид нэр сайн мэднэ. Тэр киног үзсэн хүмүүс за энэ сургаалын ерөнхий логикийг ойлгож байна. Тэгэхээр яг стойк гэж бүгдээр яас нэг одоо нэг тийм урсгал гэхээс илүүтэй хөөгний бодлын оюун бодлоо чиглүүлэх тасгал байт юм байна. Энийг нэг одоо сонирхож үзэх юм аа гэж очихчод өөртөө үзвэл илүү сонирхолтой л да. Тэгээд яг энэ чиглэлийн номнууд ч гэсэн одоо олон гарч байгаа. Яг тэр их сурвалж номыг нь одоо манай харчуулаад гаргаж байгаа. Утгагүй номын баяраар худалдаанд гарч байгаа. Өөрийнхөө сонирхол туршлага за тэг үзэл баримтлалын талаар хуваалцсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ яг энэ үзэл баримтлалыг өөрөө сая хэлж байна тийм. Ер нь бол яг энэ стойк хүмүүс ч гэсэн энэ үзэл баримтлагч нэгдвэл хүмүүсийг ярьдаг шүү дээ. Нэг үзэл бодолтой хүмүүсийг. Тэр утгаараа энэ стойк хүмүүс илүү төлөвшөл өндөртэй, илүү үзэл баримтлал нь илүү төлөвшөлттэй хүмүүс болдог юм байна. Өөрөөр хэлбэл өөрөө үзэл бодолтой говьшгүй бат зогсож чаддаг гэсэн үг юм уу? Яг нь ер нь бол тийм гэсэн үг. Тэгээд тэр чиглэлийн хуугны хөгжилд өөрт ч юм өөрсөд одоо уншигчид үзэгчдэд бас гоё сонирхолтой ном болох байхаа гэж би бодож байна. За, миний урилгыг хүлээн авч өнөөдөр хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Ном ярьсан бас гоё юм. Би ч энд дандаа ном яриад явдаг болохоор политикийн тэр гэхээр бас заах бас төлөө одоо ямар холбоотой болоо гэж харин номдор л ялтчгүй чиглэлдэг л дээ. Тэгээд бас урьж сонирхолтой яруу нүсэн урьд ч баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За танд цаашдын амьдралд нь амжилт хүсье. Баярлалаа. Их манай өнөөдрийн Politic Talks podcast-ийн ээлж дугаар өндөрлөж байна. Бид бүхэнтэй Stoic philosophy-ийн талаар Невко хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал Буянбаатар ярилцлаа. Хамт исэн үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.